Зохиолыг бичсэн Ням Аргачаагийн Эрдэнэбат. Өгүүлэгч Батсүрэнгийн Энхтэл. Хүүр 2 дугаар бүлэг. Өглөө нарны улбар туяа орчлонг бүрнэн сүлсэн цаг ажээ. Цэнгэл тайж, шадар геван тэргүүтээ ирс хөрийн орныхон зүг довтолгож явна. Цэнгэл тэгцүүрд эхэл зохилдоо явах бөгөөд геван өөд харжээ. Энэ муусан манжууд бүр хэрээс хитэрлээ. Үхэрүүдийг дарах цэрэг татах юм гин. Гайгүй байлгүй. Хүүхэд хөгшдгийг яа гэсэн улс бай. Геван минь. Үхэх ял байвчиг хүрээнээсээ цэрэгт хүн өгөхгүй юм шүү. Бид улам олуулан болох хэрэгтэй. Хэмээгээд ухсгийж морин гойдлаа. Тэрхүү догшин Монгол тайжийн уур хилэн даанчиг ихэр бадарсан аж. Тэд тийм довтлогсоор төдхөн өөрийн хүрээний барааг сая нэг харав. Гэвч хүн бүрийн царай улмаа бараах ажээ. Тэртээ харагдах хүрээнээс шатаж дууссан шүрэг хашаа хийгээд гэрүүдийн намжиж амжаагүй шингэн цагаан утаа суунаглаж үзэгдэнэ. Түүнийг харсан цэнгэл тайж хорон морины амыг татаж зогссон ч үг дуугарсангүй. Хөмхийгөн хазлаж хэсэг болоод шатаж үгээрсэн хүрээний зүг ухсхийн довтлоглоо. Шатаж нурсан гэрүүд хийгээд шүрэг модон хашааны тал бүрт хөсөр хөвтөх үхтэл хүүрнүүд даанчиг их үзэгдэнэ. Цэнгэл геван хоёр дагуулуудынхаа хамтаар тэнд довтолгож ирээд мордынхон амыг татлаа. Тэд хэдийгээр нүд гүйлгэн орчныг ажих боловч үнэндээ хөдлөх бараатай амьд амтанч харагдсангүй. Халаг юу болох нь энэ вэ? Геван ийм дуу алдсаар мориносон өсрөн буумагцаан алив амьд хүн байна уу? Хайгаараа тамина гэж дагуулууд руугаан хашгирна. Ингэхэд цэнгэл тайжаас бусад бүх ирчүүд мориносон буугаад шатаж өгүүлсэн хүрээний цурам мөд санд мэнд явж орцголоо. Харин тайчтан хар цагаан дуугүй хэвээр энэ тэрийг ширтэж хөмхийгөн цус шүртэл зуусаар зогсоно. Цэнгэл тайж нэг ч хүн үлдсэнгүй гэж юу? Даанчтэй би яах гэж явва? Ихнэр хүүхдийн хүртэл ингээд алдчихж байгаа хэрэг үү? Энэ муусан манжуудаас л боллоо гэж бодох зууртан хүрээний хойд руу гараад цовж унсан үхтэл хүүрнүүдийн зүг нохцтайгаар ширтлээ. Тэгснээ тийм ээ. Ямар боловч амьд үлдсэн улс байх л учиртай. Эсвэл энэ амилсан үхэрүүд юугаан хийж тэр хойд руу цовхов. Хэмээн сэтгэж өөрийгөө багахан тайвшруулах аятаад уртаар амьсгал татав. Шадар геван царай баргар хэвээр түүний дэргэд иржээ. Тэр цэнгэлийг ширтэж хэсэг болоод үл ялэг толгой сэгсрэнэ. Цэнгэл тэгхт нь хойд зүгийг барьж хэсэг ширтээд хөдөлцгөөе гэж зөөлнөр шивнэд морины амыг багахан эргүүлв. Геван болоод дагуулууд бүгд мориндоо мордоод цэнгэл тайжин араас хөдлөв. Харин тайжтан хөмсөг зангидсан хэвээр хүрээний хойд тийш чимээг үхэн гэлтрүүлнэ. Шадар геван саялныг учрыг ухжээ. Хүрээнээс хойд зүгийг бариад үхрийн баасан мэт цуварч унсан үхтэл хүүрнүүд зах нь харагдахгүй хөвөрсөн байх харагдана. Геван морио багахан давирч цэнгэлтэй дөрөв харшуулаад тайчтан минь таны бодол зөв. Манай хүрээнээс мэнд үлдсэн улс байх л учиртай. Бунтар начин үлдсэн шүү дээ. Тэр тунчиг сэрэг хүн учраа олсон бэ. Хэмээлээ. Цэнгэл чимээгүйхэн толгой дохиод тэртээ хойно харагдах модод хөх уулын зүг харцаа тогтооно. Цэнгэл геван минь явс гэж үзье. Гээд дөрөөн дээрээ өндөж мориндон ташуур өргөлөө. Шивэр их моддоор хүрээлэгдсэн хэсэгхэн хөх цохионы оройд хоёр хүн зогсож үзэгдэнэ. Энэ бол бунтар начин хайнзан өвгний хүү Синг хоёул байлаа. Бунтар алсыг ширтсээр архиран хүрхрэх мэд хүүрүүдийн дууг хэсэг чагнан байснаа Синг өөдөө аажуухнаар толгоо эргүүлв. Тэрээр Цөвөн цаг юм да дүү минь. Сэтгэлийн чангал
Одоо яалтай бил. Үлдсэн нь өргөцсөний төлөө биш, өмнөхөн харж л амьдрах учиртай. Гээд сэнгийн мөрөнд гарын алгаа зөөлөн хүргэв. Сэнг чимээгүйхнэр толгойд охин. Бунтар цааш үргэлжлүүлжээ. Хоёул мэд үлдсэн цөөн хүмүүсээ хэрххийг л бодъё. Цэнгэл тайж хашир хүн. Хүрээ хотон үдсэн бол мөр хөөгөд ирэх л учиртай. Заавайз энэ хаднаас буухаар галах яадаг хэрэгвэ. Гээд аажуухнаар доош сууж газарт завиллаа. Сэнгч мөн түүнтэй зэрэгцэн сув. Тэгснээ уртаар санаа алдаад хөгшин эцгээ харж чадаагүй хүн одоо яана гэхвэ. Хөөх юм охин дүүгэл хүүтэй хамт алдчихгүй юмсан та. Бунтраха Цэнгэл тайж үнэхээр биднийг олж ирэх болов хэмээн зөөлнөр хэлв. Бунтар муухан инех айдлаа. Тайчтан ч ирнэ. Тэр яриангүй. Гэсэн чи бидний хүч таан шиг ихээр харагдлаа. Чи бид хоёр дээр нэмээд өөрдөө 5 эр хүн лимэнд үлдээд байна. Тайж арвуулаа яваа. За яахав. Амьд минь дуулцгаавал учиргээж нь олдох үсттэй. Харин энэ үхэрүүдийг Бунтар начин ийн хилээд үгэн таслаж хатан хясааны ёроолоор холхих үхэрүүдийн зүг хөмхий зуусаар ширтэнэ. Үнэхээр ч хэн бүхний мэдхээр өдөр хоног өнгөрөх тусам амьд хүүрнүүдийн тоо нэмэгдэж амьд хүний тоо хасагдсаар байгаа билээ. Хоёр ир дахин үг хэлэлцсэнгүй дор дорон бодолд автаж чимээгүй суусаар. Тийм хэсэг суусны хойно сэнг нэгийг сансан мэт толгоо өргөж бунтрын зүг учиртайхан ширтэв. Тэгснэн Бунтраха энэ үхэрүүдийг аль болох цохооны дор бөөгнүүлье. Гэхдээ тэгвэл дээрээс нь чулуу буулгаж болох шүү. Гэв. Бунтар энэ талаар бодоогүй биш бодсон. Талын нэг тарчхад байгаа эдгээр хүүрнүүдийг яаж цуглуулахаа л олж цөөхөхгүй сон. Гээд аажуухан босч хатан хясааны эрмэгт хүрээд зогсов. Сэнгч мөн түүний ард ирээд зогслоо. Тэр шуудхан л цээжиндээ хидэрсэн урт суран бугуйлыг молд татаж газарт тавиад болно болох л учиртай гэж амандаа зөөлнөр шивэнснэн их л шийдсэн мэт бунтар өөд харлаа. Тэгснэн начин та нөгөө хідэ дуудана хэмэв. Бунтар начин ч түүний ил санааг ирэхгүй ухжээ. Тэр сэнгийг харж хэсэг зогсоод мөрөн дээр нь зөөлөн алгадаж урдаар буулгах чулуу зэгцгээе дээ гэв. Цэнгэл тэргүүтээ 10-аад ирчүүд үхэгсдийн мөрийг мөшгөж довтлогсоор барсгар хаттай багахан хошууны өмнө тулж ирэв. Тэндээс үзэхэд дутаагсад хийгээд нэхэгсэд бүгдээр хошууны хоёр талаар салж явсан нь илт ажээ. Цэнгэл хөмсөг зангидж хэсэг улсноо өөрийн шадар геванд хандаж шүн дөлөөр дутаасан улс сандарч твдэд хоёр салжчихсан бололтой. Ингэхээр хөөж явсан үхэрүүд ч мөн хоёр хуваагдсан байх. Гева минь чи 5 хүнийг аваад баруун нар нь мөшөг. Би зүүнээр нь явъя. Химээлээ. Гэвч Геванда Цэнгэл тайжийн үг тиймч зохилтой мэд санагдсангүй. Тэр шавтгал Цэнгэлийн өмнөөс игцэл ширтээд тайчтай минь. Тэгж яаж болох вэ? Би 2 хүнийг аваад таны зааснаар мөшгөе. Харин та үлдсэн ирчүүдийн дагуулад яв. Гээд үл ялгхан инээмсэглэв. Цэнгэл хэсэг бодол хийлээд толгойд өглөө. Хар багаас л нөхөрлсөн насан ойр 2 хин хинийхэн занг хэдийнээс мэдэх билээ. Цэнгэл тайж сэрэмжтэй явж үзээрэй. Ямараарч бай. Мэнд үлдсэн улс байвал олж хураагаад ботгоны гацаанд уулзъя. Төрүүлж очсон нэгнээ тэнд хүлээнэ. Химэв. Ийхүү тэд зам салжээ. Геван 2 хүнтэйгээр хар хошууны баруунаар өксөж, Цэнгэл тайж 5 хүнийг дагуулсаар хошууны зүүнээр өксөв. Геван тийм довтлогсоор хэсэгхэн хосон төглийн захыг харжээ. Тэрхүү төгөл нь их уулын ам байх тул тэндээс цааш хүн явхад их л бэрх мэт харагдана. Гева морины амыг татаж 2 дагуул өөдөө хараад шүн үдэш сандарч твдсэн олон улс үүнээс цааш явах гэж баймааргүй юм. Буугаан зэхэд сонор явцгаая. Химэв. Тэд гурвуул түүнээс цааш яарч довтлогсонгүй захиур буунуудаа сумлаж зэхэд сэрэмжлэн гэлдэрцгээв. Ийн явсан ч зөв байлаа. Багхан хар жалгыг уруудах мөчөд тэдний өмнөөс 2 үхээр гарч ирээд улаан халз таарчхан тэр. Геван буудах хэрэггүй.
Хэмээн хэлээд хөндрүүлж тонголсон бүдүүн ярга ташуураа далайна. Ингээд хоёр үхээр эв хавгийг үйлцээр тэдний өмнө хурч ирлээ. Геван морой огцом давирч нэгийг нь дайран унгах зуртаан нөгөөхийнх нь гавлыг зад дэлсчихв. Харин түүний дагуулуулах булиа улаан эр газар тунсан үхэрийг босхоос нь өртөж мөн адил болгожээ. Бидний таамаг ортой боллоо шүү. Тийм л болж таарлаа. Ийн хэлэлцэх зурт хусан төглийн зүгээс асар чанга дуугаар архирэн хүрхрэх шиг чимээ хатав. Ингээд гурван нэрийн морд дороонд дэвхцэн эргэцэж хөхмахан чичрэх хажээ. Геван аха, энэ юу вэ? Багхан залуу ийн хэлээд Геван өд зүрхшээсэн байртай харна. Геван хар цагаан дуугарсангүй. Ухтаан тэр өөрөөч юу ийн дуугарсныг үл мэдэх үлээ. Ямараарч их л том амтан гэж тэр санав. Геван "Иотач багхан дөхөй" гэж хэлээд морион тогтоож урагш шогшлоо. Ингээд хоёр ир чимээгүйхэн дагалдав. Тэд явсаар төгөл төрхийн наах нь өнөөх амтан асар чангаар дахин хүрхэрлээ. Гурвал мордын амыг татаж буугаан зэгцгээв. Гэтэл холгүйхэн газраас "Туслаарай! Туслаарай!" гэж хашгирах эмэгтэй хүний дуу сонсдгон тэр. Гурван ир бийцийн зүг харалцаад эргэлзэх зүйлгүй цааш угсхийлээ. Ямараарч энэ төгөл дотор амьд хүн бий гэдэг нь тодорхой болов. Харин өнөөх хараатны дуу улам бүр чангарч ямар нэгэн зүйл рүү ноцох мэт дуулцсаар. Гэсэн ч тэд хором сааталгүй явсаар их хусны зах хөөд шунган ороод явчихав. Яг энэ мөчид тэдний тал бүрээс олон арван үхээрүүд орилдож бархиралцсаар бүчээд авлаа.